Эм бүк төлөвлөж байна. Хүүхдийн зурхай. Орчуулж эмэгтгсэн Жанчвин Нарана. Өгүүлэгч Болдбаатрын Ариун зул. Өмнөх үг. Хятад зурхаан домогт ийхүү өгүүлжээ. Эртээ урд цагт бурхан Будда энэ ертөнцөөс одохын өмнө бүх хүн амьтадтай биечлэн салах ёс хийхийг хүсч тэдэнд заллаг хүргүүлсэн авчиг ердөө л 12 төрлийн амьтан ирж гин. Хамгийн түрүүнд хулган, дараа нүхэр, баар, туулай очжээ. Тэдний араас луу нисч, могоо мүлхөж, морь давхиж, хонь майлсаар ирэв. Ингээд бурхан Будда тэдэнтэй салах ёс хийх гэтэл хамгийн сүүлд мич, тахиа, нохой, гахаа амжиж эрцгээжээ. Бурхан Будда бүгдэд талархаж хүн бүхнийг энэ дэлхий дээр ирэхдээ яг тэдний ирсэн дарааллаар оноосон жилийн аль нэгэнд ирж тэдгээр амьтдын онцлог шинж байдлыг агуулсан зан ааш, төөрөг тавилангаар зурулж байхыг зарлагджээ. Тиймээс энэ 12 жил зогсолтгүй эргэлдэж хүн бүхний тавилан төөргийг зурж мөн жил бүрийн мөчлөг нь өөр 5 мах бод эргшээж эдгээр үеүүдэд төрсөн хүмүүс тухайн үед захирагддаг амьтны онцлог шинж чанарыг өвлөн авдаг болсон ажээ. Дэлхий дээр байдаг бүх зүйл амьтад, мод, төмөр, ус, шороо, гал гэсэн үндсэн 5 мах бодоос бүрддэг. Гал нь газар шороог, шороо нь төмрийг, төмөр нь усыг, ус нь модыг, мод нь галыг тойронд тэтгэж байдаг тавилантай. Хятад зурхаагаар 12 жилийн амьтад 5 мах бодоор 5-таа эргэлдэхэд бүтэн мөчлөг буюу 160 болдог аж. Энэхүү жаранд хүн гэдэг амьтан өөрийн урд насны болон удам заяаны бүхий л буян нүглийг эдэлж амьдардаг агаад ихэнх хүмүүсийн оноогдсон нас тэр буйзаа. Гэвч мөн л энэ хугацаанд тарьсан үүлийн үрээ эдлэхээр цааш урт наслах хэсэг нь түүний энэ амьдралдаа хураасан өөрийн буян нүглээс хамаарна. Зарим хүмүүс үйлдсэн буйныхаа үрээр 80, 90, 100 насалж, үр ач зээ нарынхаа жаргал цэнгэлтэй амьдралыг үзэж баясдаг бол харин зарим нь үйлдсэн нүглийнхээ төлөөсийг өөрөө болон үр ач нараараа төлөөлөхээр урт наслах нь ч буй. Хэн нэгэн нь бодохдоо буян заяатай бүхэн урт насалдаг гэж эндүрхэн буй. Гэвч энэ нь огтхон ч үгүй. Өндөр настан бүхэн буян төгс сайн хүмүүс гэсэн үг биш. Бусдад муу үйл хийж олон хүмүүний хувь тавиланд нөлөөлж болох үз бузар муу үйлийг хийсэн хүн зэрвс харахад урт насалж буй мэт авчиг түүний өнгөрөөж буй өдөр бүхэн энэ насаа тамд өнгөрүүлж буй мэт өвчин зовлон өөрийн эрүүл мэндийн төлөөс идэж уусан ч үл шингэж өмсөж зүүсэн ч үл тогтож бусдын гарт хайхрах хүнгүй орхон нөгөө л муу үеийн өр буйзаа. Тэгэхээр хүн гэдэг амьтан хосоор амьдрах ёстой заяа тавилангаа зөв залуурдахгүй бол хожмоо ухаан чадал дорой өтөлж хөгшөрсөн хойноо лайланчиг үүрэх нь хин хүний хүсэх тавилан бусаа. Насан туршдаа жаргаад дуусан хүн гэж урд хожид дуулдаагүй нь үнэн билээ. Тэрч бүхий л хүн гэдэг амьтан энэ ертөнцид хүмүүний биеийг олж төрөхдөө урдын их үйл яга өөрийн биеэр туулж нүглээ үүрэх гэж ирдэг гэдэг ч үгтэй. Харин энэ яваа насандаа сайн сайхныг эрхэмлж болж өгвөл бусдад өглөг хишиг түгээж санаа муутаас зай барьж самуу явдлаас хол явж чадвал зам зуурын нүглээс өөрийгөө сэргийлж тэр чинээгээрээ нүглээ нэмгэлж буйнаа нэмж зуурдын завлангоос заяагаа гэтлгэж сэтгэлийн амар амгалан эдэлж оноосоо амьдралаа дүүргэх учиртай хэмээжээ. Энэхүү номонд бичснээр үр хүүхдийнхээ цаашдын хувь тавиланг зөвзалж бэхжүүлэхийн чухлыг ойлгуулахын тулд дорны 12 жилдний зурхай болон өрнийн одон зурхай 12 ордны зурхайг оруулж буй тул хэн нэгний тухай үзэж танилцахдаа энэхүү хоёр зурхайг нэгтгэн дүгнэж эргцүүлэн бодох аваас сая бүрэн бүтэн зураглал болон тодрох нэгуртай. Жишээ нь болдын тухай үзэхдээ бар жилтэй хумхын ордны хүүхэд хэмээн төрсөн жил сарынхан зурхайг уншсны эцэст нэгдсэн дүгнэлтээ гаргаарай. Түүнээс гадна энэхүү зурхай нь зөвхөн өсвөр насны хүүхдүүдийн шинж байдлыг өгүүлэх агаад насанд хүрэхчдийн зурхайгаас арай өөр гэрийн хүмүүжил, боловсрол, төлөвшлөн тогтворжоогүй үеийнх гэдгийг анхаарна уу? Онцгойлж хэлэхэд дорны зурхайчдын хэлснээр альва хүмүүн ертөнцид мэндэлснийхээ дараа эхний 12 жилийн туршид чухамхүү эцэг эхийнхээ буян заяагаар амьдардаг. Үүний дараачийн 36 жил буюу 3 үеийн туршид
тухайн хүмүүн өөрийнхөө амьдралын эзнэнд болон амьдарч явсаар 50 нас хүрснээс хойш өнгөрсөн хугацааны туршид үйлдсэн буян нүглийнхээ дэнсэн дээр үлдсэн насаа туулж өнгөрүүлдэг ажээ. Эхний 12 жилээ эцэг эхийн буянаар өнгөрүүлсний эцэст 13-ны жил орох үед бидний хэлж заншснаар шилжилтийн нас нь эхэлснээр олон хүүхдүүд зан ааш бие махбодын хувьд огцом өөрчлөлтөнд орж бидний инхрийлж өсгсөн бяцхан охид хөвгүүдийн зарим нь танихын аргагүй өөрчлөгдөх тохиолдолд гардаг. Энэ үйл эцэг эхчүүдийн хувьд хамгийн чухал үе шатаагаад хүүхдүүддээ дээд зэргээр анхаарал халамж тавьж амьдралын эргэлдэж гарч болзошгүй сар жилийг хүүхдүүдтэйгээ харилцаа ойлголцож өнгөрүүлж чадах аваас хожмын амьдралд нь төдийлөн санаа зовж энлэн шаналх аюулаас болгоомжилж чадах нягууртай. Сайн муугаар нэрд гарсан маш олон хүмүүсийн амьдралын эргэлт чухамхүү энэ үед эхэллээ тавьсан байдаг ажээ. Ам амьдралынхаа төлөө өдөр шөнөгүй зүтгэх үедээ олонх эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж тэдний дотоод ертөнцийг танин мэдэх, юунд дур сонирхолтой, юуг үзэн яддаг, ямар үзвэр кино шийд дурлаж, хэн гэдэг хөвгүн охиныг харж яваа тухайн эргцүүлэн бодож яваа билүү? Сошиал ертөнц таны хүүхдийг хэрхэн өөрчилж байгааг та мэдэж байгаа юу? Сэтгцийн өөрчлөлтөнд ч оруулж болзошгүй элдвийн мэдээллээс танаа хүүхэд ангид байж чадаж байна уу? Аимшигын киног таашаа үзэж, зомбинуудын адал явдлыг сонирхдог болчихсон юм биш үү? Эдгээр асуултанд та хариулж чадаж байна уу? Хэрв өөртөө эргэлзэж байвал энэхүү 6 намнаас өөрийнхөө хүүхдүүдийнхээ талаар уншаад үзээрэй. Мэдээж хэрэг хүн бүхэн тэр дундаа хүүхэд бүхний ааш араншинтай эдгээр 6 100% яг таарна гэж байхгүй л дээ. Гэхдээ ерөнхий чиг шугам нь таархал бивэ. Чигээ аваад л хүүхдийнхээ хүмүүжил боловсролын асуудалд ашиглах гээд оролдоод үзээрэй гэж сурган хүмүүжүүлэгч мэрэгжилтэй хүний хувьд би та бүхэнд санал болгож байна. Мянган монгол эцэг эхчүүд хүний нутаг руу амьдрал хайж одохдоо аргагүй эрхэнд их нутагта инхри үрсээ эмээ өвөө эгч дүүстэй захиж үлдээсэн нь бодит жишээ. Хүний нутгаас хувцас хунар хүссэн эд зүйлсийн хүүхдүүддээ илгээхдээ ганцхан зүйлийг л бодитоор нь хамт илгээж чаддаггүй агаад тэр нь амьд харилцаа. Хүүхэд гэдэг хинтээ хамт амьдарч хинтээ харилцаж байгаагаа алдалгүй дуурайж байдаг нэгэн бодлын томчуудын толь учраас төрсөн аав ээжээсээ хол аж төрж буй хүүхдийн сэтгэл зүйн хамгийн эмзэг сэдэв бол гэр бүлийн харилцаа, эцэг эхтэйгээ харилцах эерэг харилцаа юм. Гэтэл зөвхөн видео дуудлагаар нүр нүрээ харилцан хэд 3 үг солилцсноор гэр бүлийн харилцаа хязгаарлагддаггүй, бүрэн дүүрэн хангагддаггүй. Эцэг эхтэйгээ их орондоо хамт аж төрж байгаа мянган хүүхэд багчууд харилцааны дутагдaltaй амьдарч байхад хаавээс нь тэв далаа алгасаад одсон ээж аавтайгаа энд байгаа хүүхдүүд яаж харилцах нь тодорхой. Их баггүй бүгдээрээ утаснаас хамааралтай гадаа гэртгүй чихэндээ зүүсэн чихэвчээр орчноосоо тасарч амьдарч буй хичнээн олон хүүхдүүд ирээдүйд сонсголын асуудалтай болж болзошгүйг мэрэгжилтнүүд хэлж анхааруулад ч тоох хүн олдохоо болжээ. Юм л бол хүний эрх, хүүхдийн эрх гэдгээр төрий барьж, том жижиггүй нэгнтэйгээ үг хэлээ ололцож чадхаа болчихсон. Шулуухан хэлэхэд хүн хоорондын эерэг харилцааны дутагдалд монголчууд бултаараа орчихсон энэ цагт ор цөөхөн хүнд чадахгүй сэхээс идэл үхийг зорж энэхүү 6 номыг эмэгтгэн гаргахын тулд монголчуудаа зориулан Орос, Япон, англи хэл дээрх олон төрлийн материалаас төвөрлөн орчуулж нэгтгэснээс гадна өөрийн амьдралын ариун их ажиглалт туршилтын сангаас жишээ татам бичлээ. Хүн болох багаасаа хөлөг болох унагнаасаа хэмээн 100 дамжин хэлэлцдэг манай монголчуудын үр хүүхдээ баг балчраас нь эхлэн хожмын амьдралд нь бэлдэж сэтгэлийн хаттай, биеийн хатуужилтай хүмүүн болгон өсгөж хүмүүжүүлэхийг эрхмэлдэг уламжлал үеэс үед уламжлагдан дамжих учиртай. Иймийн учир таны үргэлжлэл болсон амин эрдэнэ үр хүүхдүүдээ зөв ойлгож тэдний ирээдүйн зам мөрийг тэгшүүлэхийн тулд уншиж танилцвал миний энэхүү эмэгтгсэн 6 ном өчүүхэн чадхуй хувь нэмрээ оруулах нягууртай хэмээн машид итгэмжлэн өргөн барив. Та бүхний хүндэтгсэн Жанчвин Нарана